Эрхэм таны амрыг ирье. За ингээд Дао Дэ Жингийн хүн орчсон ертөнцийн хэрхэн амьдрах тухай сургаалыг үргэлжлүүлэн судалцгаая. Цоврал 9. Агуу Дао мастер бол эрэгтэй эмэгтэй аль нь ч байж болно. Түүнийг хэн гэдгийг нэрлэх боломжгүйг та бид эхний цоврал дээр ярьсан байгааг эргэн санацгаая. Мастер багш 10,000 зүйл дээр ажилтдаггүй. Тэр зүгээр л хүмүүст өөрөөрөө байхад нь тусалдаг. Мастер багш хүмүүсийг өөрчлөх гэж оролддоггүй. Тэр зүгээр л тэднийг өөрт нь хэн болохыг нь харуулдаг. Хэрэв хүн бүрт туслах миний хийж чадах зүйл юу байх бол? Яагаад гэвэл миний өгс хүмүүст үнэхээр үн цэнтэй юм гэж ойлгодог хүмүүс маш цөөхөн болов уу? За үнэндээ цөөн хідэн хүмүүс Даогийн тухай сонсохоор дараалал зогсно гэж үү? Тэгвэл харин хүн тус бүр хоол идэх эсвэл хөгжүүн цэнгэнийг сонгох жагсаалын дараалал байвал ихэнх нь тэнд зогсох болно. Хүндхэн зүйлдер гэрэл тогтдог. Уул нь уулынхаа бил хөндийгөөс дээш өгсөн ургасан байдаг. Эрхэм дээдс нь нийтлэг зүйлээс үндэс угсаагаа үүсгдэг. Тунгалаг ус шавар дээгүүр тогтон хөвдөг. Мэргэн хүн өөрийн үндэс угсаагаа мэддэг. Тэр энгийн хүмүүсийг хайрлаж ойлгож хүндэлдэг. Тайлбарлан илэрхийлэхдээ товчхон бөгөөд төрөлхөөсөө энгийн даруухан. Хар салхи өглөөнөөс өдрийн турш үргэлжилдэггүй. Борооны үүлний тесрэлт өдөржин үргэлжлэхгүй. Ангирах сайрах нь огт шаардлагагүй илүү олон төрлийн хоол хүнс болон ихээхэн идиумс юмар өөрсдийгөө тойруулдаг. Тэдгээр нь замд гараад зорчход саад ардаа орхин аялж газар дэлхийг үзэж чадахгүй бас эрүүл саруул амьдрахад ч олон талаар саад дотгор болдог. Өөрийгөө магтах нь магтаал биш юм. Чамин чимэгтэй сүх тэргийг бодол санаандаа дүрслэхдээ хүснээрээ мөрөөдөж, түүнийгээ хүснээрээ чимэглэж, бүх онцлогийг нь хүснээрээ тооцсон ч сүх тэрэг байхгүй хിവэрэ байх байна. Хаш чулуун хүзүүний зүйл чинь тод гялалцаж, хүн бүрт өөрийгөө харуулж, байнга чингэнэж байдаг. Мэргэн ухаанд хүн бол хаш чулуу шиг гялалцагч биш. Тэр зүгээр л хаяа хад чулуу хавирсан шиг дуу чимээг л гаргадаг. Мэргэн ухаантан ухаарлыг бусдад өгдөг, түүгээрээ тэр агуу бөгөөд их энгийн. Мэргэн өөрт байгаа зүйлээ бусдад зориулдаг, дараа нь түүнээс чихийг бий болгодог. Дао бол бүх зүйлийг ухаанаар тижээл өгдөгч юунд ч хор хөнөөлгүй. Мэргэн хүн бүхэнд тусалдаг бөгөөд хэнийг ч гомдоохгүй. Мэргэн хүн өгдөг, гэхдээ тэр өөрийгөө өгдөггүй. Харин тэр мэргэн үйлчилдэгч хамгийн түрүүнд өөртөө үйлчилдэг. Шилдэг командлагч алагдаж баригддаггүй. Захирагчгүйгээр арим яаж ялах вэ? Мэргэн тэшээ хизээч хайхрахгүй өдөржин явдаг. Тэрээр хантай дотор байранд аюулгүй байх үедээ тайвширч бүх санаа зовнилоос давж гардаг. Буян бодон амжилтыг илэрхийлбэл тэгвэл та хаасайгүй болдог. Бүтлгүйтэл бодон алдагдлыг илэрхийлбэл тэд танд байнга тохиолддог. Зураах замыг арга хэрэгсэл болгон ашигла, тэгвэл төгсгөл нь замтай нэгдэх болно. Замыг даг, тэгвэл зам таны өмнө шулуун байх болно. Хит хурц гэрэлэнд цохрох шалтгаан болдог. Хит их дуу чимээн дүлээрэлт хүргэдэг. Биеийн таашаалт хит их дурлах нь анхаарал сарниулах, самууран бодлох шалтгаан болдог. Хит их ид хөрөнгөтэй байх нь ас замд явхад саад болдог. Мэргэн хүн юмны гол төвийг баримтлана. Тэрээр үзэсгэлэнт гадаргууд нь биш, амтлаг чимж чимсгэнч биш, асаглах цэцэгч биш бөгөөд үнэндээ бодит байдал дээр гадаад үзэмж, мөн чанар, гоёл чимэглэлт биш, аливаа зүйлийн мөн чанарт оршдог. Аягаа хит дүүргүүл асгарна. Хутгаа хит хурцлбал мохоо болно. Хит их ид баялаг олж авбал та тэдгээрийг хамгаалах боломжгүй болно. Хит өндөрт авируул та тэнд тогтож тисгэд хэцүү. Хит их бардам зан нь өөрөө гай гамшиг дагуулдаг. Хит их суралцах нь тархиа ядрахад хүргэдэг. Илүү олон үг нь баг гэсэн үг юм. Хит хол алхвал зорьсон газраакаа өнгөрөөд явчихж мэднэ. Чадварлаг сийлбэрч багахан зүсэлт хийдэг. Чадварлаг аялагч 100 тонны мөр, уул мөр үлдээдэг. Чадварлаг бэхэлгийн хэдхэн зангилаа шаардлагатай боловч тайлагддаггүй. Чадварлаг эсгэгч цөөхөн үг хэрэглэдэгч хүмүүний ухаарлыг цэнгэлэн сэрээдэг. Тиймээс Дао бол Дао юм. Нэрлэгдэх боломжгүй, энгийн юм. За үүгээр энэ цувралыг өндөрлөөд дараагийн цувралд уулзцгаая. За ингээд энэ цуврал видео танд таалдсан бол өгөөмөр сэтгэлийнхээ лайка үлдээж, өрөөл бусдтай шеэрлэж тусал ухаанаа хуваацаарай. Танд баярлалаа.